Сайн байна уу? Намайг Инхцул гэдэг. Өнөөдөр би та бүхэнд түүхийн хичээлийнхаа хүрээнд нутгаараа бахархын сэдвийн дор Хөвсгөл аймгийнхаа талаар ярихад бэлэн болсон байна. Хөвсгөл аймаг нь 1931 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгддэг. Булган, ар хангай, завхан аймагтай хилэлдэг. Мөн улсын хилээр зааглагдаж Оросын холбооны улс түүний Туваа, Бурайд улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөө хот улсын нийслэлээсээ баруун хойшоогоо 671 км зайтай байдаг. Хөвсгөл аймаг нь 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 23 сум, 1 тосхон, цаашилбал 128 багийг агуулсан байдаг. Газар нутгийн хувьд ярбал 100,629 ам дөрвөлжин км газрыг эзэлснээрээ Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг болсон. Мөн хүн амын хувьд авч үзвэл 2024 оны судалгаагаар 137,000 орчим хүн амтай байсан бөгөөд үүгээрээ Монголын хамгийн олон хүн амтай аймагт тооцогдсон. Халах, Дархад, Хот гойд, Урайхай, Бурайд, Цаатаг гэсэн 6 ястай амьдардаг олон ястны өлгийн нутаг болсон. Хөвсгөл аймгийн цаг агаар 99 уур амьсгалтай. Өвлийн улиралд Цельсийн 49-өөс 52 хэм хүртэл хүйтэрдэг бол зуны улиралд Цельсийн 34 хэм хүртэл халах үеч байдаг. Жилийн хамгийн хүйтэн үе нь 1-р сар бол хамгийн дулаан үе нь 7-р сар байдаг. Дундаж хурд тундсын хэмжээ нутгийн хойд хэсгээр 300-аас 400 мм-тэй байдаг бол өмнөд хэсгээрээ харьцангуй бага буюу 200-аас 300 мм-тэй байдаг. Далай гэсний учрыг тайлбарласан домог байдгийм байна лээ. Үүнийг ярвал эрт урьд цагт Манжин хаан игэл олноос алт мөнгөн адуу мал аваад чанахгүй уул усан газар нутгаас ч түрээс авахар шийдэж хөвсгөлчин далай биш нуур учраас түрээс авна гэжээ. Хантан минь болгоо чайрал Монгол хүн хизээнээс далай химээ нэрлсээр ирсэн юм гэхэд Манжин хаан ихэд уурлаж юуны чин далай үнэхээр далай юм бол 100 гол зутгсан байх ёстой. Хэрв 100 гол зутгаагүй бол хөвсгөл нур миний холно гэжээ. Тэгээд илт зарлага явуулж бүх гол горхийг тоолуулсан 100 хүрч түрээснээс чөлөөлөгдсөн гэдэг. Тэр цагаас хойш хотол даяар хөвсгөл химээн өргөмжлөн дээдлэх болсон гэдэг нэгэн сонирхолтой домог байдгийм байна лээ. За манай орны үзэсгэлэнт газрын нэгт дурддагдах газар бол Соёны бүс нутаг гэдэг газар байгаа. Соёны бүс нутаг нь дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийд дахинд зайлшгүй хадгалан хамгаалах шаардлагатай хэмээн тодорхойлсон 200 эко бүсийн нэг бөгөөд биологийн олон янз байдал, амьдрах орчин, угсаадны олон янз байдлыг агуулж байдгаараа онцлогтой байдаг. Дэлхийд ховорцсон тул загас, ирвэс, хүдэр, хүрэн баавгай, аргал угалц, хойлог шувуу, халиун буг гэх мэт амьтад нэг доор амьдарч буй бүс нутаг. Монгол орны хоймор төдийгүй олон улсын экологийн зүй тогтлын гайхамшигт бүс нутаг болдог. 1990 оноос эхлэн олон улсын шинжээчид 3 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2-дугаарт нэрлэх үзэсгэлэнт газар бол Дархтын 13 овоо. Дархад нутаг руу орох давааны оройд 13 овоо байдаг. Үүнийг 13 гэдэг нь дархтуудыг шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцид оршиж байгаа орон зайд 10 зүг 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоог бий болгож байгаа гэж үздэг ажээ. Дархтуудын шүтлэг бол 10 зүг 3 цагтаа даатгал өргөж байгаа хэрэг ажээ. Овоо бол хүний оюун ухаан, танин мэдэхгүй, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний төрөл. Өөрөөр хэлэх юм бол хүн байгалийн харилцааг байгалыг таньж ойлгох, ухаарах, хайрлан хамгаалах оюун санааны өвийг бий болгож ирсэн чухал ач холбогдолтой байдаг. Байгаль ихээ дээдлэн өргөмжилж ирсэн ёс уламжлал овоотой холбоотой хөгжиж ирсэн. Одоо бүгдээрээ түүхэн дурсалт газрын талаар ярив. За Уушгийн өврийн буган хөшөө гэх газар нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 25 км-т бүрэн тогтох сумын нутагт Дэлгэр мөрний хойд эргээс 3 орчим км-т Уушиг хэмээх хадархаг уулын зүүн урд өвөрт булш хэрэгсүүр хөшөө чулуу байдаг бөгөөд
Нэгэн доор 14 буган хөшөө байдаг. Буган хөшөөнүүд хоорондоо 3-аас 20 метрийн зайтай улаавтар өнгийн борчин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буг, нум, бамбай, морь, хутаг, нар сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сэлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд гонцгой урт хэлбэрийн 1.5-аас 4.8 м өндөртэй, 0.4-өөс 1 м өргөнтэй, 0.2-оос 0.5 м зузаантай. Эдгээр 14 буган хөшөөнд нийт 109 бугыг сэлсэн байдаг. Уг дурсгал нь нэг дор олноороо зохицсон гэдгээрээ онцлогтой байдаг бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө. Эдгээр хөшөө нь хойноос урагш цуурч байрласан байдаг юм. Дараагийн түүхэн дурсгалт газар бол Алангуй хатны хөшөө. Алангуй хатны хөшөө нь Хөвсгөл аймгийн Чандмөн өндөр сумын нутагт 1992 онд Алангуй хатанд зориулж 3 м өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний их загварыг зураач баримлж цэдэн иш зохиож өөрөө уралжээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг бөгөөд Монголын нууц товчоонд бичснээр Алангуй бол Чингисийн алтан ургахны дээд эмэг их буюу Монгол аймгийн захирагч байсан Доббуу мэргэний гэргий. Алангуй нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнд дуу яруу, бие нарийн тэгш шулуун биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамб иш балжир бичиж үлдээжээ. Чандман өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алангуй хатны уугуул нутаг ус гэж манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алангуй хатантай холбоотой хууч яриа гол усны домог цөөнгүй байдаг гин шүү. Мөн Хөвсгөл аймгаас төрөн гарсан алдартнуудаас дурдах юм бол нэгт Бярагийн Чимэдгуй байна. Ач хараад овгийн Бярагийн Чимэдгуй 1934 онд Хөвсгөл аймгийн Шинэдэр суманд төрсөн бөгөөд Монгол улсын 1992 оны анхны ардчилсан үндсэн хуулийн төслийг боловсруулж улмаар хилэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгсэн. Монгол улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрч ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан гайхамшигтай хүн билээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяад хуульч ач хараад овгийн Баярагийн Чимэд багш бол орчин цагийн Монгол улсын эрх зүйт нийгмийг бүтээгчдийн нэг. Түүнийг ардчилсан үндсэн хуулийн эцэг хэмээн хүндэлдэг байна. Дараагийн алдартан бол Шүхэрч Гэлэн хүү. Шүхэрч Гэлэн хүү буюу Хайн зангийн Гэлэн хүү нь 1877 онд Сайн ноён хан аймагт төрсөн. Багадаа хийдэд шавлан сууж эрдэм ном чамдангаа альваа шин зүйл сэтгэж турших туртай нэгэн байсан. Хүн нисэж чадна гэж итгэсэн тэрээр мод даавгаар далавч хийж өндөр уулын оройгоос үсэрсэн. Түүний бүтээл бүрэн амжилт олоогүй ч тухайн үеийн ард түмэнд Шүхэрч Гэлэн хүү нэрээрээ домог болон үлдсэн. Энэ түүхэн Монгол хүний бүтээлч оюун санаа мөрөөдөлтөд хүрэх хэрэгмэлзлийг ихээр илтгэдэг. Өнөөдрийн дурдах сүлийн хүнээр Чингүнжав Жанжин. Чингүнжав бол 18 дугаар зууны үеийн Монголын нэрц жанжин. Тэрээр халах Монголын язгууртан цэргийн хүн байсан бөгөөд Ар Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолтын төлөө тэмцэгчдийн нэг. 1755 онд Манжчин улсын дарлалд эсэргүүцсэн бослог гаргаж олон мянган морьт цэргийг удирдан тэмцсэн. Тэрээр цэргийн эрдэмт Гарамгай шудраг зоригтойгоор алдаршсан хэдийгээр бослог эцэстээ дарагдсан ч Чингүнжав Жанжин Монголын түүхэн их оронж Жанжин тэмцлийн бэлэг тэмдэг болон үлдсэн байдаг. Ийхүү Хөвсгөл нутаг маань түүхэн цаг үеэс эхлээд олон алдартнууд төрүүлж улс орондоо томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Харин өнөө цагт Хөвсгөл аймаг зөвхөн алдартнууд төдийгүй хөгжлийн олон чиглэлээр бахархах зүйлсээр дүүрэн байна. Тэгвэл одоогийн Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засаг, аялал жуулчлалын талаар давч танилцуулъя. Аялал жуулчлалаараа хамгийн их хөгжиж байгаа аймагуудын тоонд аль хэдийн орчихсон яваа. Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуй цонхилдог.
2023 онд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 953 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 6.9 сая төгрөг болсон нь доктортой өсөлттэй байгааг харуулж байгаа. Нийгмийн тал дээр 18 хүртэлх насны бараг 50,000 гаруй хүүхэдтэй бөгөөд боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ аажмаар сайжирч байгаа ч алдагдсан сумдад зарим нэг хүндрэл байсаар байгаа. Мөн цаашилбал зам харилцаа дэд бүтэц жил ирэх тусам сайжирч байгаа ч алдагдсан хэсгийн замууд засвар шаардаад л байгаа. Харин аялал жуулчлалд эрчимтэй хөгжиж хөвсгөл нуурын брендийг олон улсад таниулах ажил эрчимчиж байгаа нь аймгийн хамгийн том давуу тал болж байгаа билээ. Товчхондоо Хөвсгөл аймаг өнөөдөр уламжлалт мал аж ахуйгаа түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлж бүс нутгийн хөгжлийн төв болж бугаараа маш их онцлогтой гайхамшигтай нутаг билээ.